би бол одоо Тэнэсигийн Монголхоны хүрээлэнгийн хүүхдийн техникийн профессор хийдэг. Тэгээд манайх бол Зүрхний институттай Зүрхний институтын генетикийн лабораторийн эрхлэгч хийдэг ажил хийх юм аа. Тэгээд Монгол улсын 1989 оноос 97 он багшиг ажиллаж байгаа. Тиймээс генетикийн чиглэлээр доктор зэрэг байгаа. Тэгээд 2003 оноос хойш Америкт ажиллаж хийдэг болсон. За тэгээд энэ залуу эрдэмтдээ зөвлөхөд бол аль болох дээр олон нийгэмлэгүүдэд одоо гишүүнчлэн хийх авна. Тэгээд тэр Орсын нийгэмлэгүүдд эрдэм шинжилгээнийхээ нийгэмлэгүүд болон одоо нийгэмлэгүүдэд идэвхтэй оролцож тэр нийгэмлэгийнхаа ажилд бол туслах тийм их ажлыг бол хийхийг би зөвлөж байгаа. Одоо ялангуяа одоо олон улсын одоо хурлуудад эрдэм шинжилгээнийхээ ажлыг танилцуулах. За тэгээд бусадтай одоо нэтворкинг хийх, одоо бусадтай танилцах, бусдын ажлыг сонирхох, бусдын ажлыг сонирхохдоо өөрийнхөө ажилтай зөв бас уялдуулан одоо хоорондоо харилцаа үүсгэх, одоо ажилдаа яаж одоо бие биендээ тусалж болох вэ гэдэг тийм одоо чиглэлээр өөрийгөө одоо бэлтгэх хэрэгтэй.